За сайн байцгаана уу. Сувагтаан тавтаа морил. Өнөөдөр Фан Бинбиний талаар ярилцах болно. Фан Бинбинийг ер нь Оскароос хойш та харсан уу? Оскар дээр харалтаа воо ямар үзэсгэлэнтэй юм бэ. Фан Бинбин анх Хуан Жугийг тоглож олон танигдсан. Хуан Жугийг гол дүрш, туслах дүрш, 3 дахь дүрээр тоглосон. Хүмүүс бол анхандаа Фан Бинбинийг харж л за энэ нэг юм чинь нэг зарц бүсгүйгээс холдохгүй дээ л гэсэн байдалтай хардаг байсан. Одоо гэхдээ харалтаа Фан Бинбинийг ер нь ганц хятад ч гэлтгүй нэлээд олон орны хүмүүс бол таньдаг. Намайг ихтэл харалтаа Улаанбаатарын залуу шүү дээ. Тэгсэн мөртлөө Фан Бинбинийг таньж байна. Фан Бинбиний царайг нь харахад бол нүүрний зөв төрхтэй V-line лаг гоё гарч ирсэн. Энэ зурган дээр харж байгаачлаа. Эмхтэй хүмүүс бол Фан Бинбинийг дөөрөж нүүрний пластик хагалгаанд их ордог. За Фан Бинбин карьерийнхаа турш маш их хил амд өртсөн. 1981 он цэргийн гэр бүл төрсөн. Өвөө нь нисхийн хүчинд ахлах тэслэгч хийдэг. Аав нь ч гэсэн нисхийн хүчинд ажилладаг. Ээж нь дуучин хийдэг. Фан Бинбин төрдөг жил нь тухайн үед хятадын эдийн засаг эрс шинжилэлт хийж исэн. Капитализм хөгжиж исэн. Тухайн үед хэрвээ гэр бүлүүдэд Аз ивэ овжин хөдөлсөн, сэргэлэн хөдөлсөн бол хөөрхөн мөнгөтэй болсон. Яг энэ үеийг нь ашиглаад Фан Бинбиний гэр бүл нь нэлээд сэргэлэн хөдөлсөн. Түүнээс хойш нэлээд их мөнгөтэй, тогтвортой, санхүүгийн хувьд гайгүй болсон. Аав ээж нь ч гэсэн Фан Бинбинээс асуусан. Миний охин ямар мөрөөдөл байна? Миний охин дуулмаар байна уу? Бүжиглэмээр байна уу? Юу хиймээр байна гэсэн чинь. За та бүгдийн энэ зургийг харж байгаачлаа. Фан Бинбиний харалтаа угаасаа л урлагийн төлөө төрсэн юм. Багаас ийм амин мэдрэмжтэй зураг авах болно. Фан Бинбин аав ээжтэй би тайзан дээр гармаар байна. Би өөрийгөө хин гэдгийг харуулмаар байна гэж хэлсэн. Фан Бинбинийг бүжгийн дугууланд оруулсан бүжгийн багш нь хүртэл гайхаал. Энэ охин нэг л өдөр маш их зүйл дуулгана. Яг та бүгд божоолчлаа. Эцэг эхчүүд за бүжгийн багшд хідэн цаас атгуулаа л тэгэл миний хүүхдэл онц үстэй гэсэн байдалтай хардаг баг. Гэхдээ энэ дуулангийн багш бол анх хараад Фан Бинбинийг шууд мэдсэн. Фан Бин ч гэсэн өөрөө аураа нүртэл яг л хатан шиг нэлээд хүчтэй, магнетик тийм хүчтэй аураатай ингэдсэн. Фан Бинбиний хувьд их юм бол биеийн даасан байдалтай өссөн. Бодолтой дөнгөж 15 настай байхдаа аав ээжтэй би Бээжээ явлаа, сурлаа, жүжиглэлтээс би сурнаа. Тэнцэн кинон тоглоно. Би тэнцэнс өөрхөн амьдралаа босгоно гэж хэлээд Бээжэн рүү явсан. Бээжэн дээр бол аав ээж нь бол яг сарын 650 мянган төгрөг өгдөг. Гэхдээ Фан Бинбин хизээж түүнийг нь үрхийг боддгоо илүү ариг чангаж хүүхэн байсан. Өдөртөө бараг 2 мантуу нэг гомн л иддэг байсан. Тэр үгүй болгочтой. Тэгээд өөр нэг зүйл худалдаж авахгүй. Аав ээж нь залгаад асуун. Миний охин гайгүй юу болж байна? Яаж юм гэнгүүт Фан Бинбин би зүгээрээ гэж хариулдаг гэсэн. Фан Бинбин үүнээс харахад бол өөрөө бол нэлээд бие даасан хин нэг нь итгэж найдаж өөрхийн амьдралыг хийх хүсдэг. Яг нэг жил хэрстэй иймэрхүү байдлаар амьдэрсэн. Яг амьдэрдэг орчин гэх юм бол 100 м квадрат подол амьдэрдэг, нар тусдгүй, цонхгүй. Тэгэл бүр шантраал за би юу болоо чадахгүй юм байна гэл чиндаамда хувцас аваад баглал хийжсэн чинь гинт утсан дууртай. Утсан дуурал байна уу гэсэн чинь шууд нэг продюсер чи од болмоор байна. Би ч олон анги киноны од болгомоор байна гэсэн. Фан Бинбин юу бодсон бэ гэхээр би Бээжиндээ үлдээд эн чи ямар ч хамаагүй кино тоглоно. Энэ ямар ч кино хамаагүй гэж бодоод зөвшөөрсөн. Энэ бол Хуан Жугийн кино байсан. Хуан Жугийн хэмээх олон ангид кино нь бол рекордыг хэвтсэн. Энэ ганцхан хятад жус Солонгос, Монгол, Япон бүх Азийн орнуудад нэлээд алдартай кино болж тоглосон. Та бүхэн Хуан Жугигээс хэдэн төгрөгийн цалин авсан гэж бодож байна Фан Бинбин? 650 мянган төгрөгийн цалин авсан. За менежерийн болохоор Жайон гэдэг менежертайгаа 8 жилийн гэрээ байгуулсан. Энэ гэрээнд юу тусгацсан гэхээр Фан Бинбиний бүх зүйлийг нь Жайон шийддэг. Мөнгө хаашаа орж гарах уу, ямар кинон тоглох уу хүмүүс үзэж байгаа л гинтхэн л Фан Бинбинийг харж байл энэ юу юм гэдэг вэ? Тухайн үед бол ийм зүйл болж байсан билээ. Тухайн кинон тоглох гэж аав ээж нь маш их мөнгө төлж хүүхдүүдэд тоглуулдаг гэсэн байна л да. Фан Бинбинийг хүмүүс тэгж хардчихсан. Энэ бол гоц авиастай хүүхд бол биш байна. Тэгсэн мөртлөө энэ аав ээж нь ямар мөнгөтэй юм бэ? Аав ээж мөнгө төлөөл энэ кино тоглуулсан байх таа гэсэн хүмүүс хардаж гисэн. Хүмүүс нэлээд их муулаад байсан Фан Бинбинийг. Гэсэн чинь Жайоны чихэнд нь очиод хүмүүсийн бодлыг нь тунгаан бодож байгаа. Хүмүүсийн талд орж ирсэн.
За ер нь та нарын зөв юм байна. Фан Бинбин бол жүжиглэх хавьяас муутай. Би энэ хүүхдийг дахиж кинонд тоглоулмааргүй байна. Би мөнгө өгч чадахгүй гэсэн. Фан Бинбин энийг нь хараад уурлал шууд менежер дээр очиод би гэрээгээ цуцалмаар байна. Би 8 жилийн турш юу ч хийхгүй яаж амьдрах юм бэ? Утгагүй юм. Болиё гэсэн чинь. Жаун болтой. Чи гэрээгээ заасан хугацаанаас өмнө цуслах чивэл заавал нөхөн төлбөр өгөх ёстой. Энэ 17 сая төгрөг гэсэн. Бодолтой. Фанбинбиний цалин чинь дөнгөж сарын 650 мянган төгрөг гэснээр одоо гэрээнийх нь 17 сая. Бараг нэмэлт бараг өрөнд орсон юм шиг. Гэхдээ Фанбинбиний гэрээний цуцлаханд 17 сая төгрөг хэрэгтэй. Гэхдээ сарын 650 мянган төгрөгийн цалинтай би яаж гэрээгээ цуцлах вэ? Дараа нь өөр хүнтэй гэрээ байгуулахыг хүсэж байсан. Ингээ явж байгаад бас нэгэн залуутай танилцсан. Пикакийн менежертэй танилцсан байлээ. Пикакийн менежер нь хөрөнгө оруулагч хүн юм байлээ. Энэ нь болохоор хувьцаа биш хүнд хөрөнгө оруулдаг. Жишээ нь жүжигчнийг харчаад за энэ шаварт унах юм байна. Энэ амжилтанд хүрэх юм байна. Фанбинбинийг харчаад энэ амжилтанд хүрэх юм байна гэж итгээд 30 сая төгрөгийг өгсөн. 30 сая төгрөгөөр нь болохоор өмнөх гэрээг цуцлаад та энэ мөнгийг авснараа дор хаяж 5 кино тоглох болно. 3 жилийн хугацаа гэжсэн. Фанбинбиний хүртэл дуртай хүлээн зөвшөөрсөн. Хүмүүс дахиад хардсан. Фанбинбиний хөрөнгө оруулагчтайгаа унтдаг тэр залуу сайн ах бүх зүйлийг зохицуулж өгдөг. Бүр сурвалжлагч ирснээр та хоёр унтдаггүй гэж асуусан чинь Фанбинбин дээх аргалаа хэлсэн. Бид хоёр бол гайгүй харилцаатай. Гэхдээ энэ харилцааг эрт хэлвэл арай болохгүй гэж бүрхий байдлаар сурвалжлагчдээсэн. Яагаад энэ зүйл ингэж хэлсэн бэ гэхээр Фанбинбин шууд өгөөсгч юм бол нөгөө залууд нь эвгүй сэтгэл төрүүлчин. Хоёрт нь гэх юм бол ингэж бөөрө хэлснөөрөө бас яг тийм ч гэхгүй үгүй ч гэхгүй гэхдээ бас кинонд тоглоод байж байх боломжтой гэсэн санааг гаргаж байгаа. Фанбинбин олон кинонд тоглож нэр алдарн төгссөн. 2003 онд Оскарын шагнал авсан. Үзэн язгчид бол муулж болно гэхдээ хизээж жүжиглэх чадвар муу гэж хизээж муулж чадахгүй. Ялангуяа нэг киногоор нэлээд алдартай. Энэ нь болохоор Гар утас гэдэг нэртэй. Гар утсан дээр Нууц амрагийн дүрээр тоглосон. Гол дүрийнхэн залуу ихнэрээ хуурдаг. Нууц амраг бол Фанбинбинтэй уулздаг. Иймэрхүү утгатай. Түүний карьер өсөх тусам хүмүүс нураахыг хүссэн. Хүмүүс продюсертайгаа унтдсан байна. Ямар юу болсон бэ гэхээр төрс өдөр нь болсон байл да продюсер. Төрс өдрийн баярын мэнд хүргэе гэж тэрсэн. Тэгсэн чил хүмүүс энэ Фанбинбин унтдсан шүү дээ. Гэт юм гарсан мөн Чаки Чантай хүртэл унтаж өвддөг болцдог гэсэн зураг гарсан байлээ. Энэ болохоор яг гарнаас нь атгаж бөөмөд зураг юм байлээ л дээ. Энд бол 3 хамаглал байгаа. Нэгт нь үнэхээр болцож байгаа. Хоёрт нь Фанбинбин яг хориглох жаахт нь зураг авцсан тий. Фанбинбин дургуухт нь Чаки Чан хүчлэг гарыг атгах гээд байгаа юм шиг. Гуравт нь гэх юм бол Фанбинбин хараа ойлын энэ гараа хатгалцаа яах юм бэ? Хэл мэдээлэл юм бэ штэ. Гарж байгаад хоёулаа гараа хатгалцъя. Гэх мэт мөн Фанбинбиний нэг инээдтэй хөөрхөн зүйл байдаг. Фан чин хэмээх дүүтэй. Фан чин Фанбинбин ихчтэй бол нэлээд аим бага бахтай хүртэл хүүхдүүд. Фанбинбин бол миний ихч. Олон ангийнхантай хэлчихнэ. Ангийнхан итгэхгүй. Чид бол баталтай. Бид нар чамд бол итгэхгүй чи битээ тэнийг юм яриад гэсэн чи шууд уцыг нь авснаа. Ихч рүүгээ залгачдیں۔ Фанбинбин ихчээ сайн уу юу хийж гэсэн чи Фанбинбин дүү гэдгийг мэдээл миний дүү юу хийж байгаа юм бэ? Яага өөр хүний уцаар залгаж байгаа юм бэ? Намайг итгэхгүй байсан юм аа. Би намайг таны дүү гэдгийг гэсэн чи Фанбинбин гахал миний дүү наа уцыг ингээс миний дугаарыг устгаар наад болчин залгаас алахгүй шүү гэж хэлсэн. Бас мөн нэвтрүүлэг гарч ирсэн. Фан чин бол бас хөөрхөн хятадтай танигдсан юм билээ. Нэг нэвтрүүлэг дээр найзаас нь сурвалжлагч асуусан. Та киноны гол дүрийг ямар эмэгтэй хэнийг зөнгөх вэ гэсэн чинь Фанбинбин гэсэн чи хөөрхөн инээлтэл. 起来跳，女主角。 Фанбинбин. 你有什么看法？对不起，不行，一拳打死他。 Ууралдаг. Би найзан алдан шүү. Би бол Фанбинбин найзалаа шууд хэлсэн. Ямар учиртай вэ гэхээр дүүн бол мэдээж Фанбинбиний найз залуу болохыг хүсгүй ойлгомжтой шүү дээ. Хоёрт нь гэх юм бол яг Фанбинбиний найз залуу
энэ дүр найз залуу шиг нь хажууд байснараа илүү ядманхан залуу биш гайгүй залуу фан бэмбэнтэй үргэжээсэ гэсэн талаас нь ингэж хэлсэн байлаа. Том матраас нь эцэг санаж байсан Angela Baby. Angela Baby ихний нөхөр болох Солонгосын тэрбумтэн залуутаа суусан. Нилээх мөнгөтэй тэгээ фан бэмбэнээс асуусан. Чи мөнгөтэй хүнтэй суух уу? Фан бэмбэн хариудна. Би мөнгөтэй хүнтэй суухгүй. Би мөнгөтэй хүн хайгаагүй байна. Надад тийм чухал биш. Миний гэр бүл өөрөө баян гэж хэлсэн. 对于嫁入豪门，我从来没有想过，因为我觉得我就是豪门。 Тэгсэн чинь л хятадын хүмүүс нь дахиад уурлаад энэ ямар биеинд тооцсон энэ юу н хийн юу ч хийсэн фан бэмбэнийг угаасаа хүмүүс нэлээд доромжилж гүтгэдэг байсан. Фан бэмбэнийг олон хүмүүс унгахыг хүсдэг нэг залуу нь Вансико баян хятадын тэрбумтэн залуу. Фан бэмбэн Мадам Бовари хэмээх кинон тоглосон. Энэ кинон Wanda Group-ээр зохион байгуулагдсан. Гэхдээ эхэндээ бол энэ кино бүтлгүүцсэн нэг ашиг орлого олж чадахгүй байсан. Яасан бэ гэхээр Wanda Group нь цагийн хуваарийг нэлээд өгөө тавьсан. Нэгдэх өдөр өглөөний 9 цагт, хоёр дахь өдөр шөнийн 1 цагт. Ер нь хэн үзэх юм бэ киног дийж тавих юм бол би ажилласаа нэг 6-7 гэж тараад тэгэл кино үзүүлсэн шүү дээ. Яг киноны оргил цагийн үеэр энэ кино гаргаагүйсэн. Энэ болохоор ард нь 1 секунд хүртэл өөрхөн сошиал хаягн дээр зарим нэг хүмүүс жүжиглж чадахгүй улаан хевсэн дээр л худлаа далдахын энэ бол фан бэмбэн шиг нөхдүүд одоо болоос. Фан бэмбэн гэсэн чинь тэрийг нь уншиж уурлаад хариу ütсэн. Фан бэмбэн би ажил руугаа явж мөнгө олно. Чи ааваас очиж мөнгөө гоо. Хин хэний хаан карьерлөө битээ ороод. Шууд хэлсэн. Фан бэмбэний бүх залуучуудтай холбоод продюсертэй Jackie Chan-тэй гэхдээ удалгүй олон нийтэд өөрхийн найз залуугаа гаргасан. Энэ найз залуугийн Lee Chin гэдэг найз залуу Running Man шоунд оролцдог. Гэхдээ хятадууд ногоон буух, хар буух гэж сонир байлаар дуудсан мөлий. Энэ хамтрагч төр фан бэмбэний нөхрөө хуурдаг гэдэг утгаар нь ингэж дууддаг. Фан бэмбэний хүмүүсээ унгааханд янз бүрийн нэр өгдөг. Гэхдээ 2017 онд фан бэмбэний 36 настайд нь төрсөн өдрөөр нь Ли Чин хэмээх залуу хормын санал тавьж тэр хоёр гэрэлсэн. Фан бэмбэний карьераа төгссөн бай. Фан бэмбэн гар утас киноны Нууц аймгийн дүрээр тоглосон бол гол дүрд нь Yon хэмээх залуу тоглосон. Yon нь нэлээд алдартай телевизийн сурвалжлагч гэдэг дугаарууд гаргадаг хүмүүс нэлээд үзэх дуртай. Эцэг эхчүүд нь хүртэл хүүхдээ хүчилж авчраа энэ хүний дугаарыг үзгээд лайв хийгдэл 36 сая хүмүүс үзчихдэг. Нэлээд хандлттай өндөртэй. Yon-ы киноны тоглосон дүр нь гэхдээ муу дүрээр гаргасан ашигч, löөрчин, араар тавигч. Хүмүүс энэ киног үзчихээ юу гэж дүгнсэн бэ гэхлээр Yon нь амьдрал дээр бас л ийм хүн юм байна да гэсэн хандлагуудыг гаргаж ирсэн. Yon-ыг нэлээд канселдэж хүмүүс Yon руу дайрч гэлсэн. Yon ч гэсэн эм чин зүгээр л кино штэ би ийм хүн биш жүжигчд ч гэсэн гарч ирэл. Yon бол ийм хүн биш штэ гэсэн боловч Yon энэ киноноос болоод амьдрал нь нэлээд муудсан бүр нэлээд уурсан. Гэхдээ бол фан бэмбэн бол шагналаа авсан, сайн жүжигсэн гэдэг утгаараа дараа жил нь найруулагч нь гарч ирэл. За дахиад энэ киногоо үргэлжлүүлээ. Хоёр дахь ангийн гаргая гэсэн чи Yon бүр амар уурлал. Юу яриад байгаа хизэж юм болохгүй шүү. Наа киногоо бол ядаж наа кинонд гар утас гэдэг нэр өгөхгүй шүү гэсэн чил. Шууд 7 хоногийн дараа нь постэр явж гисэн постэр дээр гар утас 2 гэдэг киноны нэр гарцсан байлээ. Тэгсэн чи яг энэ үеэр нь фан бэмбэн намайг тоглуулж байгаад маш их баярлалаа гэж сошиал медиа интернетийн хаяг руугаа тэр зургаа оруулсан чинь Yon тэрийг нь харчаад бүр амар уурлал. За надад үнэхээр л тоглох гээд байгаа юм байна тэг гэснэ. Фан бэмбэний бүх гэрээнүүдийг нь гаргаад ирсэн. Яг ямар учиртай фан бэмбэн рүү дайрсны юм яг ойлгохгүй. Фан бэмбэн бол яг өмнө хэлэхэд бол киног нь бичээгүй зүгээр л жүжиглэлтийгэд мөнгө олж байгаа. Yon фан бэмбэний яг юунд нь уурлж ингэж гэрээг нь гаргасан бол би бас гайхчихлаа. Продюсерт нь л уурлна нэстэ. Фан бэмбэний гэрээг нь гаргасан энэ ямар учиртай гэрээ вэ гэхээр гэрээнийх нь одоо ерөөдөө гэрээ нь бол хятадаас бол нууцаар байх хэрэгтэй юм байлаа. Гэрээнийх нь ашиг орлого нь бол 5 тэрбум төгрөг гэсэн. Тэрийг нь болохоор хятадын ард түмэн харчвал нэлээд уурсан. Ямар их мөнгө олд юм бэ? Нэг тариалан хүн насаараа ингэж ажиллаад ийм хэмжээний мөнгө олох уу?
Нэгмүү жүжигчин жижиг компаниудаас илүү их мөнгө олж штэ. Яон тэрийг нь харчаад баярлалаа. Дахиад илүү болсон. Энэ дээр юу болсон бэ гэхээр Фан Бинбиний 2 гэрээг нь гаргацсан. Тэр нууцлалтай гэрээг нь гаргацсан. 5 тэрбум дээр тэгж хүмүүс уурлаж байгаа юм чи. 15 тэрбум төгрөгөн дээр яаж уурлах бол тэгээд засгийн газар нь хүртэл харчаад хятадын хуулиндаа жүжигчин бол тийм их мөнгө авах ёсгүй юм байлээ л дээ. Тэрийг нь зөрчсөн. Хоёрт нь гэх юм бол хятадын засгийн газарт нь заавал татвар төлөх. Хятадд заавал татвар төлөх ёстой. Ийм хэмжээний мөнгө төлсөн бол яон хүмүүсийн хандлагыг харчаал дахиад илүү их постлоод исэн. 2 гэрээг нь хоёуланг нь гаргасан Фан Бинбиний. Эхний гэрээ нь бол яг 5 тэрбум, хоёр дахь гэрээ нууцлалын гэрээ 15 тэрбум. Пүүх 5 тэрбум төгрөгөн дээр хүмүүс ингэж уурлаж байгаа юм чи 15 тэрбум төгрөгөн дээр юу болох вэ? Хятадын бас хууль байт юм байлээ. Яг кино тоглоно, жүжиглэлт нь бол дор хаяж тэдэн хувь гэдэг нэлээд ерөөхдөө бага хувь гэж заасан байт юм байлээ. Жишээ нэг киноноос 15 тэрбум төгрөг олох юм бол 1 тэрбумыг нь авах юм уу? За мөн хоёрт нь гэх юм бол заавал өндөр хэмжээний татвар төлөх ёстой. Фан Бинбин ерөөсөө татвараас болтцсон. Тэгээд нэлээд хэмжээний мөнгө авсан. Энэ утгаараа өөрт нь торгуул шууд хүрээд ирсэн. Торгуул нь 400 тэрбум төгрөг. Фан Бинбин тэр торгуулын доорхноо төлцсөн. Фан Бинбин 120 брэндтэй хамтран ажилладаг. Жилийнх нь орлого 100 тэрбум төгрөг. Тэгтээ бол яг 400 тэрбум төгрөгийн торгуулын төлөхдөө өөрөө үйл хөдлөх хөрөнгө, личийн бас үйл хөдлөх хөрөнгийн зарчаад төлсөн байлээ л дээ. Тэгэл 400 тэрбум төгрөг. За хараа. Миний төрөөчийг авдар. Би төлчих гэсэн шиг төлчихөж байгаа юм бас энэ хүүхэн нэлээх мөнгөтэй байна шүү. Тэгээд Фан Бинбинийг ерөөхдөө хятадд цуцлаад нэлээд гинт Орос хөрөнгө жоох алга болжсэн 2021 оноос гинт үе үехэн гарч ирж байгаа. Та бүгдийн энэ харж байгаа ч энэ сонин сэтгүүлүүдийг хараа л та. Гараад эхэлсэн. Гэтэл хятадаас бусад газрууд дээр Фан Бинбин гарч байгаа. Бичлэгээ үзсэн танд маш их баярлалаа. Та комент хэсэгт бодлоо хуваалцаарай. Баярлалаа. Баяр таа.